төслийн менежер карьер хөөх эхлэх гэж байгаа хүмүүст заавал эзэмшмэл зохих анхан шатны бөгөөд хамгийн суур хоёр зүйлийн талаар авч үзье. Тэгээд яагаад энийг ярих болсон бэ гэхээр нэгдүгürt одоо миний ажиллаж байгаа салбарт маш олон инженер, техникийн ажилтнууд ингээд төсөл хариуцаад удирдаад явж идэг. Мэдээж өөрийнхөө сурцаар тухайн төслийг тодорхой хэмжээнд явуулдаг боловч нэмэлт ажлууд 2-3 ажил ингээд зэрэг аваад эхлэхээрээ хүн бол тэр дунд ингээд бас жоохон одоо байрцаалтах гэдэг юм уу та тодорхой тийм арга техник биш нэг хүний тэр 100% хүчин чармаалтаар яваадсан юм ачааллаа дийлхэ болоод ингээд жоохон асуудалтай болдог. Тэгэхээр хэрвээ тухайн инженер суурьтай одоо төслийг удирдах байгаа хүн төслийн менежментийн арга техник одоо тэр арга барилаар өөрийгөө одоо цэнэглээд өөрийнхөө ур чадварыг баяжуулаад явсан бол мэдээж тэр дунд одоо ийм их ачааллыг бас хэрхэн багасгаж болох вэ? Яаж энэ төслүүдийг системтэйгээр хараад 2-3 төслийг зэрэг менеж хийж болох вэ гэх зэрэг ийм одоо сурцыг онлайн уншаад урьдчилж хараад өөр дээрээ буулгаад хэрэгжүүлэх боломжтой. За тэгэхээр үндсэн асуудал руугаа оръё. Хамгийн ихэнд сурвалж зохих нэгдэх зүйл нь түрүүний хэлснээр хэрвээ та техникийн одоо мэрэгжилтэй бол энэ өөрийнхөө техникийн ур чадварыг илүү менежментийн ур чадвараар баяжуулаарай гэдгийг бол би санал болгоно. Тэгэхээр менежментийн ур чадвар гэдэг нь адилхан одоо тодорхой тийм технологи гэх юм уу одоо арга барилтай, хэрэглүүрүүдтэй тэрийг хийдэг, судалгаа шинжилгээ, оюуны тэр боловсруулалт хийдэг, шийдвэр гаргадаг, эрен бэлддэг, зохион байгуулалтанд оруулдаг бүгдээрээ л нэг тодорхой олон улсад туршигдсан одоо зохистой арга техникүүдээр ингэж дамжиж хийх юм бол илүү тэр тооцоол шийдвэр гаргалт наривчлалтай баталгаатай болдгоо. Тэгээд түрүүний ярьснаар нөгөө хүмүүс маань одоо нэг төслийг одоо өөрийнхөө цэвэр хүчин чадлаараа сайн туршлагаараа сайн удирддаг боловч ингээд тэр нь цаг хүрээнд томсох олон болох үед жоохон асуудалтай тулгардаг. Яг энэ үед тэр арга техникүүдийг ашиглаад энэ асуудлаа шийдэж болох нэ. За тэгвэл энийг хэрхэн сурах вэ гэдэг юм байгаа. Тэгээ би одоо бас түүнийг нэг сайн мэдэхгүй учраас өөрийнхөө жишээн дээр ярьчих. За миний хувьд бол инженерээр 3 жил ингээд ажилласны дараагаар төслийн удирдлагын газар гэдэг одоо тэр нэгжийг удирдах 20 орчим инженер техникийн ажилтнуудыг ингэж одоо төслийн менежментийг хийх тал дээр ингээд дэмжлэг үзүүлж ажиллах одоо боломжтой гарч ирсэн. Тийм албан тушаалд очих боломж гарч ирсэн. Тэгээд яг тухайн үед миний хамгийн ихэнд одоо сурж авсан юм бол хүмүүсийн ажлын ачааллыг жиг туваарлах, хүмүүстэй ингээд буцаагаад одоо хийсэн ажлын дүгнэх, буцаагаад энэ хүн анх одоо юу гэж үүрэг даалгавар авчаад хэрхэн сунгагдж байгаа юм тэр нь одоо ямар нөхцөл байдалд багийн ажиллагааг үр дагаварт хавьчаад байгаа юм бэ гэдгийг бол ингээд дүгнэж харах шаардлагатай байсан. Тийм одоо ажлын байрны шаардлага үүсээд тэрийг Microsoft Project гэдэг ийм програм хангамжийн тусламжтайгаар бол ингээд шийдэж ирсэн. За одоогийн байдлаар Microsoft Project Primavera гэдэг энэ програм хангамжийг одоо надад маш их хэрэг болсон. Учираас энэ хоёр програм хангамжийг хоёулангийн манах захиалгад сургалт зөвлөгөө үйлчилгээгээр дамжуулж хүмүүст хүргэдэг байгаа. Тэгэхээр одоо буцаад ярианд ороход яагаад хэрэг болсон бэ гэхээр энэ мэрэгжлийн програм хангамжууд нь өөрөө тэр одоо олон улсын 60-70 жил хөгжсөн тэр төслийн менежмент гэдэг одоо салбар шинжлэх ухаанаас өөрөө одоо үндсэн концепц авч хийгдсэн байдаг учраас тэрэн дотор байгаа одоо project дотор байгаа milestone гэдэг юм уу task, duration, schedule гэдэг энэ юмнуудыг ойлгож одоо хэллэгийн хэрэглээг нь яг ингээд програм хангамж дээр харах боломжтой байдаг. Дахиад ямар нэгэн одоо туршлагагүй менежер ингээд ажил хийлгэхэд төлөвлөлтөө хийхдээ нэгдүгürt бол ингээд жоохон одоо зориултын биш юмар хийвэл яг ингээд төлөвлөлт нь өөрийнх нь толгой дотор бодож байгаа шиг тэр програм дээр буух боломж өгдөг. Тэгэхээр асуудал хаана үүсэх вэ гэхээр яг нэг бодит төсөл хэрэгжих дунд тэр хүн миний энэ бодоодсэн юм ингэж хийвэл болох үйжтэй гэж ингэж өөрөө очиж ингээд нүдэрээ үзэж биеэрээ мэдэрч ойлгодог те. Одоо жишээлбэл надад тийм нөхцөл байдал үүссэн гэсэн. Тэгээд мэрэгжлийн програм хангамжуудыг ашигласны давуу тал нь юу гэхээр тэр одоо нөхцөл байдлыг урьдчилаад ингээд мэрэгжлийн програм хангамжууд дээр ингээд сүлжээ үүсгэж симуляц хийгээд за нэг одоо ийм нөхцлүүд тавьж өгөөд ингээд харцаж болдог. Тэгэхээр энэ хоёр ажлыг би зэрэгцүүлж ивэл яах вэ дараалуулж ивэл яах вэ ямар хугацааны хоцролт үүсэх вэ хинт хариуцвал ямар ачаалттай ажиллах вэ гэдэг нь бол тэр мэрэгжлийн програмууд дээр гарч ирдэг. Тэгээд түрүүний ажлын байрны хэрэгцээний дахиад нэг юм нь хүн ингээд авсан үүрэг даалгавраа хойшлогдлоо гэхэд тэр нь хэдэн удаа хойшлогдож байгаа, хэр хойшлогдож байгаа, ямар нөлөөллийг төсөлд үзүүлж байгаа юм бэ гэдгийг дахиад энэ одоо програмуудаар симуляц хийгээд харах боломжтой байдаг. Тэгээд хамгийн чухал юм нь
төслийн менежмент ингээл онолтой milestone гэдэг юм schedule management plan, schedule activity schedule гэдэг ингээд айгүй онол ингээ ярьж ирснаас одоо програмыг ашиглаад өөрийнхөө ажлыг хийгээд үцхээр ингээд ер нь тэр онолыг шууд туршаад ойлгоод явчих чинь. Тэгэд нэг тодорхой дадлага зуршил одоо суугаад ирэхээр тэр хүн яах боломжтой гэхээр онлоо уншихаар онол хоорондоо одоо тэр хүний хийж байгаа тархаа бутархаа одоо таскуудыг холбож тэ ажилбаруудыг онол ингэж холбож нэг концепц олгож зангидаж өгдөг байгаа. Тэгэхээр одоо ерөнхийдөө тэр имийг дадлага туршилт хийгээгүй үедээ тэр онлыг сонссноос эхлээд тийм шууд одоо практик дээр хэрэгжүүлж үзээд тэгээд дараа нь сонсгоноос нэмэртэй мэдээж ихэл сонсчод хэрэгжүүлчих болно те. Гэхдээ одоо миний жишээн дээр бол учиргүй нэг онол гэж явахгүйгээр эхлээд шууд тэр яаралтай хийх хэрэгтэй ажлууд байсан те. Хүмүүст ажил үүрэг хуваарлах хэрэгтэй байсан, бид нар юм хийх хэрэгтэй байсан. Тэгээд надад тэрэг болсон нь шууд одоо хэрэглээнд нэвтрүүлээд дараа нь онлоороо зангидаад дүрм журм болгоод ингээд аваад явсан тийм туршлага байгаа. Тэгээд энэ туршлагыг бид нар энэ номон дээр бас ингэж авсчул үлдээсэн байгаа. Барилга угсралтын төгсөл чанарын хөдөлгөөний тогтолцоог хэрэгжүүлэх гарын авлага гэдэг. За хэдийгээр энэ одоо барилга угсралтын төслийн жишээн дээр боловсруулагдсан ч гэсэн инженерингийн бүх төсөл дээр ерөн одоо ISO 9001 2015 ISO 28500 PMBOK гэдэг ийм онолууд байгаа. Тэдгээр нь бол ямар ч салбарын төсөл дээр хэрэгжиж болдог. Ерөнхий концепцийн зөвхөн одоо барилгын төсөл дээр жишээлбэл уялдуул бичсэн бид нарын бүтээл гарсан байгаа. Тэгээ энэ бүтээл жишээлбэл надаас гадна одоо 27 инженер оролцсон. 27 инженерийн одоо хагас нь бол яг төсөл удирддаг тийм туршлагатай мега төслүүдийн ард гарсан тийм одоо туршлага бүхий инженерүүд бид нар нийлээд нэг нэгнээсээ суралцаад ингээд боловсруулж исэн тухай үед нэг төг сонирхолтой. Тэгээд ийм үр дүнд хүрсэн байгаа юм байна. Тэгэхээр эхлэлийн цэг бол одоо тийм байж болж байна тийм программыг одоо ашиглаад өөрөө өөртөө байгаа асуудлаа шийдэж болно. Тэгээд явандаа тэр нь онлоор баяжуулагдаад зангидагдаад нэгцэн ойлголтод төрнө гэх нэг дэх асуудал. За хоёр дахь нь болохоор мэдээж одоо түрүүний ярьсан ингээд нэг төлөвлөгөөг симуляцийг л айгүй амар симуляц тооцоо хийгээл ингээд бэлэн болгоцсон байж идэг. Гэтэл яг ясан юм дээр тэр нь ингээд тэ хүнд мэдэгдэхгүй. Одоо зарим үед миний нөгөө түрүүний ярьсан орлогууд анханасаа бүгдээр ингээд сайхан бүх хүн хүлээж аваад өө ёстой гоё юм байна. Цэгийг хамтарч ажиллая гэж юусоо хүлээж аваагүй. Тэгэхээр эхлээд ингээд мэдээж одоо хуучин тогтсон байгаа тэр арга барилыг өөрчлөх ингээд явхад бол мэдээж эсэргүүцэл үүснэ. Тэгээ эсэргүүцэл үүсэн дээрээс нь хүмүүс хүлээж авахгүй байна, ярихыг ч хүсэхгүй те. Өдөөс чинь одоо те тодорхой юм одоо за энийг уншиж байгаа гэхэд тэр юмыг одоо цаасан дээр боловсруулсан байгаа төлөвлөгөөг аваад сургуулгандаа хийгээд нэг сар мартах жишээ нь энэ бол наацхан жишээтэй. Тэгэхээр энэ болгоныг тэр одоо өөрийнхөө тархинд байгаа мэдээллийг тэр хүн мэргэжлийн програм хангамжийг ашиглаад одоо тий цаасан дээр буулгаж чадлаа гэж бодоход тэрний дараа хийх ёстой юм бол тэрийг хүмүүст ойлгуулах гэдэг маш чухал ур чадвар байгаа. Тэгэхээр энэ бол нөгөө багийн хамтын ажиллагааг үүсгэх ялангуяа багаар хамтран ажиллаж явах үед leadership гэж ярьдаг тий манлайл үзүүлэх тэр хүмүүсийн одоо чухал биш хэрнээ яг ингээд одоо талбай дээр тэр одоо ажлын байран дээр нь яг менежментийн үүднээс аваад үзэхэд маш чухал асуудлыг хэний ч анзаараагүй байгаа үед гаргаж ирээд ил гаргаад яриад ойлгуулад ойлгохтол нь араас нь гүүгээд одоо уурлаад те баярлаад ингээд явах нь бол яг нөгөө хүний сэтгэл хөдлөл emotional intelligence гэж ярьдаг EQ гэж бид нар ярьж байгаа. Энэ одоо харилцаа өөрийгөө ойлгох, бусдыг ойлгох, за тэгээд өөрийгөө удирдах, бусдыг удирдах энэ ур чадвартай ингээд нэг толботой юм байна лээ. Тэгээд мэдээж одоо би бол тухайн үед энэ одоо ямиг мэдээж онлайн мэдэхгүй гэхдээ ямар ч энэ одоо гаргаад ирсэн одоо нэлээд удаж сайн хийсэн энэ төлөвлөгөөг хүмүүс яагаад шууд аваад хэрэглэх юм боломжгүй байгаа юм бэ гэд бодож үзэхээр мэдээж тэрийг ойлгоогүй. Тэгэхээр ойлгуулахын тулд тухайд бид нэр яаж исэн бэхээр сургалт орж исэн, хурлууд хийж исэн. За баг дотроо жишээлбэл төсөл гэдэг нэг ойлголт байгаа. Төсөл дээр бол одоо манай одоо тэр 17 хүнтэй 20 орчим хүнтэй инженер техникийн багаас гадна тэн дээр дахиад төслийн одоо нийт ажиллаж байгаа хүн бол нэг 300-аас 400-ийн хооронд хэлбэлцэж байгаа. Тэгэхээр тэр бүх хүнтэй бол одоо төслийн талбай дээр ярилцах боломжгүй шүү дээ. Тэгэхээр эхлээд одоо баг дотроо нэгцэн ойлголтод хүрэх. Тэгээ багийнхаа ажил үүргийг хуваарлаад тэр багийн хүмүүс маань цаашаа бас тэр хүмүүстэй ойлголцох гэх. Тэгэхээр ингээ яг багаараа хамтдаа яг өөрсдийнхөө харилцааны ур чадвар, харилцан ойлголцох ур чадвар, имийг тайлбарлах ур чадвар, тэрний яг чухал гэдгийг үнэхээр хүмүүст зөвөр тайлбарлаж хүргэх ур чадвар. Тэгээд тэрийг хамгийн ихэнд одоо тэгж ойлгохын тулд өөрөө эхлээд энийг одоо хүлээн зөвшөөрч одоо чухал гэдгийг мэдэж авах тийм одоо ойлголт биднэрт хэрэгтэй байсан. Тэгээ бид нар бол энийг 7 хоног болгоны хурал дээр ингээд хийдэг байсан. Тэгэхээр хэрвээ техникийн одоо тийм мэрэгжил
голдуу хүн байгаа бол мэдээж тооцоо судалгаа бичиг цаастай. Тэгээд одоо хяналт шалгалт гэдэг нэлээд тийм одоо тэг болсон болоогүй сайн муу хангасан хангаагүй шаардлагад нийцээгөө гэдэг тийм дүн тавьдаг хүн байдаг. Гэтэл яг энэ төслийн менежментийг хэрэгжүүлнэ гэдэг маань яг тухайн үед одоо тодорхой өөрчлөлтөд хариу үйлдэл үзүүлээд буцаагаад тэр харилцаа ойлголцол дүрм журам түрүүний ярьсан төлөвлөгөө програм хангамжаа ашиглаад ингээд энэ бүгдийг ингээд нэгтгэж үр дүн гаргахад төлөрдөг байгаа. Тэгэхээр хоёр дахь чухал арга чадвар бол төслийн багийн гишүүдийн хоорондох харилцаа холбоо тэрийг үүсгэж чаддаг байх, тэрийг одоо зохион байгуулж чаддаг байх гэдэг чухал ур чадвар байна. За зарим чанартай нэг юм хэлээ. Энэ бичлэгний доор гарч ирж байгаа Linkworks гэх мэт веб сайт руу ороод манай одоо захиалгах сургалт болон онлайн сургалтуудын хөтөлбөрийг харж болно. Дээрээс нь дэлгэрэнгүй жишээ хичээлүүдийг бас одоо тодорхой хэсгийг үзэж болно. Тэгэхээр ороод сонирхоод үзээрэй. За энэ бүгдийг нэгтгэж ирэхэд та төслийн менежментээр мэргэжиж ажиллах гэж байгаа бол хоёр зүйлийг маш сайн анхаарал үзээрэй. Нэгдүгürt одоо яг одоо зориултынх нь таны бүтээмжийг нэмэгдүүлэхдээ таны тархины одоо тэр эргэцүүлэл шийдвэр гаргалтыг наривчлалтаа болгох зориултын програм хангамжийг ашиглаад онолтой уялдуулах тал дээр төвлөрөөд хараад үзээрэй. Хэрэглээ талдаа маш сайн үр дүн гардаг. За хоёрдугаарт өөрийнхөө одоо хувь хүнийг би хэрвээ техник талдаа суур мэргэжилтэй бол надад энэ харилцаан дээр асуудалтай байгаа. Тийм учраас би харилцаагаа хөгжүүлэх ёстой. Бусдад би ингээд тулгаад шаардаад онц муу гэдэг хоёрхан дүн тавиад хахаас илүү бусдыг ойлгож, бусдад ойлгуулахын төлөө өөрөө одоо тууштай хичээл зүтгэл гаргаж байх нь чухал юм а гэдгийг бас ухамсарлах гэдэг ийм хоёр чухал зүйл байна. Одоо яг мэргэжиж ажиллах гэж байгаа хүнд хэлмээр байгаа. Тэгэхээр тань тэрвээ энэ хоёр чухал юм шиг санагдчихвал надад лайк тарж мэдэгдээрэй. Тэгээд мэдээж энэ хүртэл үзсэнд баярлалаа. За дараагийн бичлэгээр уулзцаая. Баярлалаа.